Бүтэлтэй яваа нэгнийгээ балбаж бүтэлгүй яваа нөгөөгөө оронд нь тавих сонирхол Монголын улс төрд ноёлсоор удлаа. Яг түүний нэг жишээ одоо олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж байна. Орон нутгийн өмчөд 5 толгой компаниг хардуулах ажиллагааг сүүлийн 1 сар нэлээд далаацсагаар өрнүүллээ. Манай хөтөлбөрч бас энэ шуугааныг сонирхож баримт материал цуглуулахыг зорилоо. Гэтэл газар дээр байдал шал өөр байна. Орон нутгийн өмчөд 5 толгой компани нь 2017 он гэхэд 450 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 141 тэрбум төгрөгийн цээр ашигтай ажиллажээ. Түүнээс гадна улсын төсөвт 165 тэрбум төгрөгийн татвар төлсөн юм байна. За манай компанийн хувьд бол 450 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж 141 тэрбум төгрөгийн цээр ашигтай ажиллалаа. За улсын татварт нэг 165 тэрбум төгрөгийн улсын татвар төллөө. За тун утгагүй манай хувьцаа эзэмшигчдийн хорол болж Өмнөг аймаг буюу 51% одоо 49% ногдол ашгаа хэрхэн хуваах вэ гэдэг энэ хурлаа хийх гээд байж байна. Үүнээс гадна Өмнөг аймгийн төсвийн 70%-ийг, цогц цэцэн сумын төсвийн 95%-ийг дангаараа бүрдүүлжээ. Үлдсэн 5% нь хувийн аж ахуй нэгж, дэлгүүр горшоо бусад орлогоос олсон ашиг гэд бодглохлоор ямархуу үр дүнтэй ажилласан нь харагдана. За товчхондоо төрийн мэдлийн эрдэс 5 толгой компани алдагдaltaй ажиллаж байхад орон нутгийн өмчөд жижиг 5 толгой компани 450 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 141 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж одоо бүр ногдол ашиг тараана гэд явж байгаа юм байна. Цааш нь юу яах вэ? Ер нь бол ашигтай ажиллаж байгаа газар руу лойвэрчин хулгайч нар сүргээрээ шавж эхэлдэг юм хойно тэрл намаараа харлуулан гутайх ажиллагаа эхлүүлж байгаа нь үгээр ойлгогдно. Хөслийн тухай зэрэг хусалдаад эхлэхээр ямар нэг лойвер яваад эхэлдэг дээ. Яг л тэр. Монголчууд бид одоо үүнийг ойлгохтойгоо болсон байна.